За ийм гоё юм мэдэж үзэж байна. Тэр өвөө над руу хараад илээгээд байна. Шоолоо нэг өвөө. Энэ үү? Сайн байцгаана уу. Өнөөдөр бит хоёр Нидерланд тустай хоёр гадаа гарч ирчээ. Хагас өдрийн хүнсний захруу харах чинь. Одоо яг тийшээ алхаа явж гин. Тэгээд энэ хаваарх байшин барилгуудыг харах уу? Дан тоосгоор хийсэн. Ерөөсөө өөр материал ашигладаг. Энэ бүгдээрээ өөр өөрөнгийн тоосгоо байдаг. За одоо ингээд захын хэсэгт ирсэн байна. За тэрхлээ камера ингээ явуулаарай. Энэ хэсгээр одоо ингээд дандаа загас далайн бүтээгдэхүүнүүд зарагддаг хэсэг харагдаж байна. За ийшээ зүүн ирэх юм бол хүнсний ногоо, талах, бейкери, за цаашлаад хувцас, цэцэг, бяцлаг гэх мэтчлэн шинэхэн хүнсүүд бол байдаг байгаа. За энд ингээд хувцас зардаг хэсэг байна. Манай нарандуулах шиг. Нарандуулахыг минь санагдуулж байна. Энд ингээд дугуйны хэрэгсэл зардаг хэсэг байна. За ингээд цэцгийн дэлгүүр одоо яг tulipны үйлрэл болж байгаа. Өнгөнгийн tulipнууд гарсан байна. 3 багц нь 10 евро гэж. За энэ болохоор голланд царнай байна. Амар том байдаг. Илбэлээ. Айгуу гоё том болж нэгддэг. Tulipны үйлрэл эхэллээ. За ийм tulip авсаа 10 евро. Монголд эн чинь хэдэн нэлээ нэг амар үнэтэй зарагддаг юм байна. Олон нь 10 евро юм тий? 3 багц нь 10 евро. Багц нь юм уу? Nice. Тэгээ арай том багц нь болохоор сая 1 нь 5, 2 нь 10 гэж зарагдаж байна. Энэ нөгөө хоёулаа түрүүн туршиж үзсэн шиг юм пакэжлсэн сэрнүүд шүү дээ. Бас энэ юм байна. 5 евро гэж шүү дээ. Айлууд тэгээд ийм том томоор нь шууд авчдаг юм шиг үлээ. Тэгэл за үний хувьд бас нэг юм их үү байна. Ардчих юм биш. Ийм байд юм уу? Энэ юу? За энд хүмүүс очрлоод байж байна. Юунд ингэж очрлоод байна аянгаагч? Одоо энэ янз бүрийн шарсан загаснууд. За идэж үзэх үү? Нэг авахгүй юм те. За бит хоёр одоо аксын мэдэх гэж байна. Аксын мэдэх гэж байна. За энэ болохоор кибл ингээд шарсан загас, бүрд шарсан загас байгаа. Соостой. За энэ болохоор түүхий загас. Хаарын. Чи өмнө идчихсэн мөлөө? Ер нь бол ингээд барьж байгаа шууд ингэж иддэг. Юу гоё. Алдартай. Амар гоё юм байна.
Зөөлхөн. Ер нь бол сашими идэж байгаа юм шиг юм байна. Ингээд дээр нь сонгон тавьсан. Шууд бүтнээр нь бариад амруугаа гуулгуулах хэрэгтэй. Би энд нь амьд тутай байна. Яг тийм юм. Яг харин хаяа нэг итгэх зүгээр. Гэтэ нэг хүсгээр хормстой биш. Тэгэхээр дадаа олон дуртай юм түүхий заасан багсан дуртай хүмүүс гоё амттай санагдаж магадгүй. Энэ бас дундаж хэмжээ нь бас зөндөө ирж байна тий. Энийг сая 6.95 авсан. 6.50 юм байна. Одоо яг энэ соустай тэгээд энэ савтай. Энэ нь 2.95 гэжсэн. Тэгээ нийлээд 10 евро. ASMR хийгээрэй. Шууд ингэж сонгонтой идэх сонирхолтой юм аа. Түүхий сонгонтой түүхий заавас. Түүхий сонгонтой түүхий заавас. Сая хоёулаа нэгийг авсан чи юм 2 юм ирсэн юм уу? 2-ыг авсан юм уу? Нэгийг аваад дундуур нь хуваацсан. Хаана том авсан. Тэгээд 7 хоногт бол яг манай бидний амьдарч байгаа хотод 2 дахь өдөр зах гардаг. Арай жижиг энэ захыг бодоход тэгээ бас яг адилхан юм мэдэж уух юм зардаг. Хүмүүсний ногоо жижигхэн бас бараанууд. Намд төгсөрч өгч. Би тэгтээ анх ирж байхдаа яг Голландд амар их турк хүмүүс байдаг гэл туркд оюутан байхад хүмүүс ярьдаг усахгүй. Айгүй их туркчууд явсан энэ төр. Тэгэд энэ зэргийн их байна гэж юусоо бодоагүй. Гайхсаж бүр юу илээ гэд. Дөнгөж баг гэртээ ирэл буусан чи гэрийн урталт турк хоолны ганц. Тэгэл ингээл годомжинд хүмүүс ингээд юм ярингууд нөгөө Нидерланд хэл мэдхгүй болохоор турк хэл ингээд сонсонгууд амар содон сонсож юу ээ гэд. Манай энд нартай байсан ч үүл гарч ирээд юу юугүй бороошх нэ. Бороошд нухаарад бороо орж байгаа. Нэг хэсэг сая хүтэн байсан. Хаймаа. Халуун кибел юм. Гэтэ энийг яг их итгэр бас пологдохоор тий. Жохон хурц. Хаа нэг итгэж зүгээр. Нэр бүгдээ хагасанд өглөөний цай идэхгүй гарч ирээд киблинг идээд идэм санагдаж байна. Өглөөний цай уудаг баха. Юу уудаг бол талхаал үздэг. Нидерландуудын хоолны онцлог бол талах айгүй хэрэгэлдэг. Сэндвич, өдрийн хоол, өглөөний цай ер нь бүх юм талхтай. Тэгээд талхан дээр нэг амир их юм төрөхгүй. Нэг жоохон юм төрхөөл тавиал. Тэгэл нэг хөөрхөө ер нь айгүй бага иддэг хүмүүс юм шиг. Бид нар ч амар хүнд амар их порцтой хоол иддэг шүү дээ. Эднийх нь болохоор зүгээр нэг тийм талхны завсар нэг масл бараг төрхөөл. Тэгэл идчихдэг. Тийм хүмүүс байдаг. За бит хоёр түрүү нэг бэкерийн газраас тэргэл нэг юм идэж үзмээр байна гэдэг. Юу авсан блэ чи? Дубай cookie. Дубай шоколадтай нэг юм авсан. Тэрийг идэж үзцгээд. За ийм гоё юм идэж үзэж байна. Тэр өвөө над руу хараад илээгээд байна. Шоолоо нэг өвөө. Энэ үү? Бит хоёр одоо ингээд гадуурч гэсэн ингэж явхаас тгий болж байгаа. Эхний авах юм аа. Дараа нь хүмүүсээс юм авсан. Жаахан фейлцлээ. За хэлж байна. За, окей. Cheers. Cheers. Ямар? Эм банан юм байна. Эклэр шиг. Гэтэ нөгөө нэг крем нь эклэр шиг мөртлөө крем нь тийм нөгөө масалтай крем биш. Пудинг шиг. Банантай. Энийний гурил нэг юм ирүүлч юм шиг. Ширхэгтэй юм шиг. Тэгээ чуу гоё юм байна. Нөгөө баклаватай адилхан. Тэгээ солиод амсч үзэх үү. За тэрэглийн алдарт Дубай шоколадтай юм
боёг идэж үзтгээ. Тэсээ би шоколад мэдрэхгүй байх юм. Хагас шоколад нээж үзчихсэн юм уу? Тэсээ нэг мэддэг амтай наа. Энд манай нөхөр дуртайх юм байна. Гоё юм байна. Круассан шиг тэгээд гоё кремтэй, шоколадтай. Ятгахтаг энэ хүмүүсийг хараад бичлээ. Харин. За тэгээд бид хоёрын нэг идэж уулт нэг иймэрхүү байлаа. Дараагийн бичлэгээр дахиад уулзтлаа. Бай. Баярлалаа.